За хүнсний тухай хууль бол 2012 онд хамгийн сүүл шинжилэн найруулагдаад ингээд 14 жилийн дараа нэмэлт өөрчлөлт орууллаа. За өнөөдөр Монгол улсын одоо хүнсний аюулгүй байдал, хүнсний баталгаад байдлыг одоо хангадаг, хүнсний бодлогыг одоо зохицуулдаг суурь хууль байна. Нэгдүгээр бид нар өөрсдөө импортоос одоо хараад байдлыг хязгаарлаж зохицуулах шаардлагатай байгаа. За хязгаарлаж зохицуулна гэдэг нь одоо хувийн аж ахуйн нэгжүүдийн одоо үйл ажиллагааг хаахаас илүүтэй илүү дотоодынхоо үйлдвэрлэлийг түлхүү дэмжсэн ийм зохицуултыг оруулж ирж байгаа. За үүндээ бас нэг чухал асуудал бол өнөөдөр бид нэр одоо ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол дунд болон ахлах ангиудад бол хангалттай усны нийлүүлж чадахгүй байгаа. За дээрэс нь дотоодын үйлдвэрлэлийн одоо зах зээл бас их хумигтмал байгаад байгаа учраас хүнсний хуулиараа дотоодын одоо үйлдвэрлэлээр хангасан хүүхдийн одоо энэ ялах балчир за цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг одоо нэн тэргүүнд шимт хижээлтэй баталгаатай хүнсээр хангах одоо энэ шаардлагатай зохицуултыг бол оруулж өгсөн байгаа. Бидний одоо стратегийн хүнс болох гурил, мах, сүү гэдэг бүтээгдэхүүн байгаа. Улирлаар бид нар одоо цаглбар гаргаад нөөцлөдөг тийм ээ. Монгол улс бол одоо энэ нөөц бүрдүүлэхдээ бид нар импортоор бас оролж байгаа асуудал байгаа. Нэн тэргүүнд дотоодын одоо бас яг энэ үйлдвэрлэлээр хангах стратегийн хүнсийг хангадаг бай. За дараа нь одоо бид нар илүү гарсан тэр орон зай дээр бол импортоор орлох боломжийг нээж өгөх юм шаардлага хэрэгцээ байгаа. Бид нар одоо хүнсний сүлжээнд дэх хамгийн наад захын зохистой дадлуудыг нэвтрүүлэх за дээрэс нь одоо стандарттай техникийн зохицуултын одоо энэ шаардлагуудыг хангадаг байх одоо зохицуултыг бас оруулж гисэн байгаа. Нийтийн хоол үйлдвэрлэл гэдэг энэ том сүлжээ хуулиас гадуур зохицуултгүй явж ирснийг үндсэндээ хүнсний сүлжээ гэдэг дотроо бид нар нийтийн хоол үйлдвэрлэл ч гэсэн өөр орох ёстой гэдгийг бол оруулж гисэн байгаа. Ингэснээрээ бид нар бүх одоо хоолны сүлжээ, хүнсний сүлжээ болгон өрн гэсэн одоо баталгаад хүнсийг үйлдвэрлэдэг. Эргээд одоо Монгол хүнээ эрүүл хүнсээр хангадаг, шимт хижээллийг илчлэг агуулгатай хүнсээр хангадаг одоо байх шаардлага хэрэгцээ байгаа учраас энэ суурь хуулинд одоо нэмэлт өөрчлөлт оруулсан гэж хэлж болно.